Ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын сургууль орчинд болсон зэвсэг талдлах бодлогууд бусад оронд нэг их тохиолдод байдаггүй ч Америкийн нэгдсэн улсад энэ төрлийн гэмтэрэг байнга гардаг. Америкийн түүхэнд хамгийн хараар бичигдсэн зэвсэг талдлага бол 1999 оны Колумбианы хэрэг болон 2012 оны Сент-Хукийн хэрэгүүд билээ. Сургууль орчинд болсон зэвсэг талдлага болон бодлогууд нь Америкийн нэгдсэн улсын зэвсгийн хяналтын хуульд олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн бөгөөд нөгөө талаас зарим хүмүүс уг гэмтэрэгүүдийг буу биш хүний үйлдэл гэж үздэг. Буу өөрөө гэмзэмгүй гэж тэд маргадаг байна. Ингээд Америкийн түүхэнд хамгийн ноцтой 14 сургууль орчинд болсон зэвсэг талдлагын талаар хүргэе. 14 Линторс дахлах сургуулийн буудлага 1992 он. 1992 оны 5 дугаар сарын 1-нд 20 настай Эрик Хьюстон, Калифорни мужийн Оливер Хёрст дахь төрлөх сургууль болох Линторс дахлах сургуульдаа гар буу болон винтов авчирч уур хилэнгээр дүүрэн халдлага үйлдсэн байна. Тэр 3 сурагч 1 багшийн аминд хүрч 9 сурагч 1 багшийг шархтуулжээ. Гэмт этгээд Эрик Хьюстон өөрийн энэхүү үйлдэлийн шалтгааныг дунд сургуулиа төгсөж чадаагүй дуурласан, ажлаа алдсандаа бухимдсан. Мөн их сургуулийн эсэлтийн шалгалтанд унсан зэрэгтэй холбоотой хэмээн мэдүүлсэн байна. 1993 онд Хьюстонд үхлийн ял оноосон боловч өнөө хүртэл цаазын ялыг гүйцэтгэхийг хүлээсээр байна. Тэрээр 2025 оны 6 дугаар сарын байдлаар Калифорни мужийн цаазын ялтай 586 хоригдлын нэг хэвээр байна. 13 Westside-ийн дунд сургуулийн буудлага 1998 он. 1998 оны 3 дугаар сарын 24-нд Арканзас мужийн Джонсборо хотод байрлах Westside дунд сургууль дээр 13 настай Мичел Джонсон болон 11 настай Эндрю Голднаар хамтран халдлага үйлдсэн. Тэд сургуулийнхаа галын дохиог санаатаагаар ажилуулж, сурагчид болон багш нарыг гадагш гарч ирэхэд нь ангиас зайдуу байрлалд нуугдж байгаад гал нээжээ. Уг халдлагын улмаас 4 сурагч 1 багш амьрагдж 10 гаруй хүн шархсан. Энэ явдал Америкийн нэгдсэн улсын түүхэнд насанд хүрээгүй этгээдүүдийн үлдсэн хамгийн ноцтой сургуулийн халдлагуудын нэг болж үлдсэн. Халдагч этгээдүүд болох Мичел Джонсон, Эндрю Голднарыг тухайн үеийн хуулиар насанд хүрээгүйд тооцсон тул 21 нас хүрэх хүртлээр тэд хоригдоод суллагдсан. Энэ хэрэг олон нийтэд гүн зочрол өгч, сургуулийн аюулгүй байдал болон хүүхдийн гэмтэргийн талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болсон юм. 12 Кливлендийн баг сургуулийн буудлага 1979 он. 1979 оны 1-р сарын 29-нд Калифорни мужийн Сан-Диего хотод байрлах Кливлендийн баг сургууль дээр 16 настай охин Бренда Энн Спенсер өөрийн гэрийн цонхоор сургууль руу буудаж халдлага үйлдсэн. Тэр аавынхаа өгсөн винтовоор гал нээж сургуулийн захирал болон манаач 2 амьрагдж 8 сурагч 1 цагтаа шархагдсан. Хамгийн цочирдом зүйл нь гэмт хэрэг үйлснэхэн дараа сэтгүүлч түүнээс яагаад үүнийг хийсэн бэ гэж асуухад Бренда би даваа гарагт дургүй гэж хэлсэн байдаг. Энэ мэдэгдэл олон нийтийг цочирдуулж дараа нь Boomtown Rats хамтлагийн алдартай дууны уран бүтээлийн сэдэв болсон билээ. Бренда Спенсер насанд хүрээгүй байсан ч түүнийг насанд хүрэгчдийн шүүхээр шүүж бүх насаар нь хорхиал оноосон. Тэр өдгөөж хорих ангидаа хоригдож байна. 11 Чардоны ахлах сургуулийн буудлага 2012 он. 2012 оны 2 дугаар сарын 27-нд Ohio мужийн Чардон хотод байрлах Чардоны ахлах сургуульд 17 настай TJ Lane гэгчүү сургуулийн цайны газарт гинэт буудлага үйлдсэн. Тэр 3 сурагчийг хөнөөж 3 сурагчийг шархтуулсан. Хохирогчдын ихэнх нь сургуулийн онцорлогтон ирээдүйтэй залуус байсан бөгөөд халдлага нь гинтийн санамсаргүй мэт харагдсан. Lane хэрэгээсээ зогтохыг оролдсон ч цагдаагийнхан хурдан хугацаанд баривчлав. Шүүх хурал дээр тэрээр ямар ч гэмшил үзүүлээгүй бөгөөд шүүхийн танхимд гэр бүлийнхэнд нь намайг уучлаарай гэж хэлхийн оронд ёжлон инээж цамцныхаа хансуунаас киллер гэж бичсэн цаас гаргаж ирсэн нь олныг хэлгэнүүлсэн. TJ Lane-ийг бүх насаар нь хорих ялаар шийтгсэн. Гисэн хэдий ч 2014 он тэрээр 2 хоригдлолтой хамт шоронгоос оргосон ч богино хугацааны дараа баригдсан. 10 дугаарт Red Lake ахлах сургуулийн буудлага 2005 он. 2005 оны 3 дугаар сарын 21-нд Миннесота мужийн Red Lake хот буюу Индианчуудын нутаг дэсгэр дээр орших Red Lake ахлах сургуульд 16 настай Jeff Weiss гэх сурагч аимшигтай халдлага үйлдсэн. Халдлагын өмнөхөн тэрээр эхлээд өөрийн өвөө болон өвөөгийн найз бүсгүйг нь гэртэнд буудан хоров.
Дараа нь тэр өвөөгийнх нь зэвсэг цагдаагийн хувцсыг өмсөн сургууль руу очиж хамгаалтын ажилтнуудыг буудаж хөнөөсөн. Улмаар Джефф Вайс сургуулийн анги танхимуудаар дамжин явж 5 сурагч болон 1 багшийг буудан хөнөөж нийт 7 хүний амьд төрсөн бөгөөд 5 хүнийг шархтуулсан. Хамгийн сүүлд тэрээр өөрийгөө будаж амиа хорлон дууссан. Энэ хэрэг Америк нэгдсэн улсын Индиан үндэстний нутгийн түүхэнд гарсан хамгийн аимшигтай хүчирхийлэлд тооцогддог бөгөөд тухайн үед олон нийтийн дунд гүнзгий айдас шок үүсв. Сургуулийн аюулгүй байдал болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг дахин хөндөөхөд хүргэсэн билээ. 9-р Кливлендийн баг сургуулийн буудлага 1989. 1989 оны 1-р сарын 17-нд Калифорни мужийн Стоктон хотод орших Кливлендийн баг сургууль дээр 24 настай Патрик Перди гэгч этгээд сургуулийн хашаанд ирж AK-47 загварын автомат буугаар гинэт гал нээж. Тэр гадаа тоглож байсан хүүхдүүд рүү шууд буудаж эхэлсэн бөгөөд энэ аимшигт хадлагын улмаас 5 хүүхэд ам өргөдөж 30 гаруй хүүхэд шархагдсан. Хохирогчдын ихэнх нь Камбож, Вьетнам, Лаос гаралтай цагаач хүүхдүүд байжээ. Гинт этгээд Перди халдлагаа үүснэхээ дараа өөрийгөө бодлон амиа хорлсон. Түүний үйлдэл арьс өнгөөр ялгуурлах үзэл нийгмийн тогтолцоонд ууралсан сэтгэл хөдлөлтөй холбоотой болзошгүй хэмээн олон нийт үздэг. Энэ хэрэг Америкийн нэгдсэн улс даяар гүнзгий цочрол авчирч автомат зэвсгийн хяналтын талаарх хэлэлцүүлгийг эрчимжүүлж Калифорнид анхны төрийн хэмжээнд хэрэгжсэн хагас автомат зэвсгийг хориглох бол батлагдахад хүргэсэн. 8-т Northern Illinois-ийн их сургуулийн буудлага 2008 он. 2008 оны 2 дугаар сарын 14-нд Illinois мужийн Northern Illinois-ийн их сургууль дээр 27 настай Стивен Касмерчик гэхээр буудлага үйлдсэн. Тэр анги танхимд орж оюутнууд болон багш нар руу гал нээсэн бөгөөд энэ халдлагаас олж 5 хүн ам өргөдөж 21 хүн шархагдсан. Мөн л Касмерчик гэмт хэрэг үүснэхээ дараа өөрийгөө бодлон амиа хорлсон байна. Түүний энэ аимшигт үйлдэл нь Америк нэгдсэн улсын их сургуулийн түүхэн дэх хамгийн ноцтой буудлагын нэг болж тэмдэглэгдсэн. Энэхүү хэрэг нь их сургуулийн аюулгүй байдлын талаар олон нийтийн анхаарлыг татаж, сургуулийн орчинд аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг эрчимжүүлэхэд түлхэц болсон билээ. 7-д West Nickel Mines амин сургуулийн буудлага 2006 он. 2006 оны 10 дугаар сарын 2-нд Пенсильвани мужийн West Nickel Mines амин сургуулийн нэгэн танхимд 32 настай Чарльз Карвер гэгчээр буудлага үйлдсэн. Тэр сургуулийн дотогш нэвтэрч сурагчид болон багш нарыг буудаж 5 хүүхдээ хөнөөсөн бөгөөд хэд хэдэн хүн шархагдсан. Халдлага үүснэхээ дараа Чарльз Карвер өөрийгөө буудан амиа хорлов. Энэ хэрэг Америкийн Амис үндэстний нийгэмд гүн зочрол авчирсан билээ. Уг явдал нь сургуулийн аюулгүй байдлыг сайжруулах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний ач холбогдлыг дахин онцлох шалтгаан болсон. 6-д Калифорнигийн State их сургуулийн буудлага 1976. 1976 оны 7 дугаар сарын 12-нд Калифорни мужийн Фуллертон дахь Калифорнигийн State их сургуулийн кампуст 35 настай Ноул Кларк буудлага үйлдсэн. Тэрээр урд нь сэтгэл санааны асуудалтай байсан бөгөөд сургуулийн байранд гал нээж 7 хүнийг ам өргөдүүлж 2 хүнийг шархтуулсан. Кларк гэмт хэрэгээ үйлдсэний дараа цагдаагийнхан ирэхэд өөрийгөө бодан амиа хорлсон байна. Энэ хэрэг тус сургуулийн түүхэнд хамгийн харамсалтай үйл явдал болж үйлдсэн билээ. 5-д Оукус их сургуулийн буудлага 2012 он. 2012 оны 4-р сарын 2-нд Калифорни мужийн Оранж Каунти дахь Оукус их сургууль дээр 43 настай хүн буудлага үйлдсэн. Тэр сургуулийн оюутнууд болон ажилтнууд руу гал нээж 7 хүн ам өргөдөж, олон хүн шархагдсан аимшигт хэрэг гаргасан. Хэрэг үйлдсэн этгээд нь хууль эрх зүйн болон сэтгэл зүйн асуудалтай байсан гэж үздэг бөгөөд энэ явдал Америкийн нэгдсэн улс дахь сургуулийн аюулгүй байдлын талаар дахин томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн. 4-т Техасын их сургуулийн буудлага 1966 он. 1966 оны 8 дугаар сарын 1-нд Техасын их сургуулийн кампуст 25 настай Чарльз Уитман гэгч залуу буудлага үйлдсэн. Тэрээр анх өөрийн эхнэр болон эхнэрийнхээ ээжийг буудан хөнөөж дараа нь 16 давхар байрны цамхаг руу гарч хотын төв рүү гал нээжээ. Тэрхүү халдлагын улмаас 14 хүн ам өргөдөж 31 хүн шархсан бөгөөд цагдаа нар түүнийг буудан устгасан юм. Уитманы энэхүү үйлдэл нь Америк нэгдсэн улсын их сургуулийн түүхэндх хамгийн анхны ноцтой буудлагын нэгээр тэмдэглэгдэж, сургуулийн аюулгүй байдал болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг олон нийтэд илүү ойртуулахад ихээхэн нөлөө үзүүлв. 3-д Санди Хукийн буудлага 2012 он. 2012 оны 12 дугаар сарын 14-нд Коннектикут мужийн Ньютаунд байрлах Санди Хук баг сургууль дээр 20 настай Адам Ланза гэгч залуу буудлага үйлдсэн. Тэр эхлээд өөрийн эхийгээ хороосон бөгөөд дараа нь сургуулийн дотор орж 26 сурагч болон 6 багшийг буудан хөнөөжээ.
Түүний хороосон 26 сурагч бүгд 6-аас 7 настай жаахан хүүхдүүд байлаа. Энэхүү хэрэг нь Америкийн нэгдсэн улсад сургуулийн буудлагын түүхэн дэх хамгийн олон хүний амийг хохироосон аимшигт хэрэг болж олон нийтийн дунд гүн цочрол шанал үүсгэсэн юм. Санди Хукийн буудлага нь Америкийн нэгдсэн улсын зэвсгийн хяналтын хууль аюулгүй байдлын талаар эрчимтэй хэлэлцүүлгийг эхлүүлв. Хоёрт Виржиниа Тек их сургуулийн буудлага 2007 оны 4-р сарын 16-нд Виржиниа мужийн Блэксбург хотод байрлах Виржиниа Тек их сургууль дээр 23 настай Чой Сунг Ху гэгч оюутан буудлага үйлдсэн. Тэр 2 үе шаттайгаар сургуулийн 2 газар буудлага үйлдэж нийт 32 хүний амнасыг хохироосон бөгөөд өөрөө амиа хорлсон. Энэхүү халдлага нь Америкийн нэгдсэн улсын их сургуулийн түүхэн дэх хамгийн олон хүнд хохирол учруулсан халдлагын нэг бөгөөд сургуулийн аюулгүй байдал сэтгэл зүйн тусламжийн шаардлага зэрэгт томоохон анхаарал хандуулахад нөлөөсөн. Нэгт Колумбайн ахлах сургуулийн буудлага 1999 он. 1999 оны 4-р сарын 20-нд Колорадо мужийн Колумбайн ахлах сургууль дээр 18 настай Эрик Харрисва 17 настай Дилан Клиснер буудлага үйлдсэн. Тэд сургуулийн дотор байр болон сургуулийн барилга дотор гал нээж нийт 13 хүний амнасыг хохироож 24 хүнийг шархтуулсан. Тус хэрэг Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн ахлах сургуулийн хадлага бөгөөд олон нийтийн дунд гүн зочрол айдас шанал үүсгэж Америкийн нэгдсэн улсын зэвсгийн хяналтын хууль сургуулийн аюулгүй байдлын талаар эрчимтэй хэлэлцүүлэг эхлүүлсэн. Хоёр гэмт этгээдийн үйлдэл, сэтгэл зүйн байдал болон тэдний бэлдсэн зэвсгийн тухай мэдээллийг олон судалгаа, баримтат кино, ном зохиолд өргөнөөр ашиглаж энэ хэрэг сэтгэл зүйн болон нийгмийг судалдаг олон эрдэмтдийн анхаарлын төвд орсон байдаг билээ.